Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 36 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Give me a firm place to stand and I will move the earth. Archimedes. Тэгэхээр өнөөдрийн маань персепт бол бид бүгдийн нөгөө багтаа нэлээд сонсож өссөн нэг өгнүүдийн нэг байна. Надад тулах зэг өгөө тэгвэл би дэлхийгч өргөсч чаднаа гэв. Тэгээ эцэс сүлд нөгөө нэг тулах зэг байхгүй болохоор үнэхээр өргөж чадахгүй юу гэдгээ нөгөө баталж чадаагүй хүний үг байна гэв. Хүн ингээ яг нэг тийм жоохон нас ахих тусмаа юмыг ингээ эерэг талаас нь харцахад жоохон хүчин чармаал хэрэгтэй байгаад эсэргээрээ жоохон сөрөг талаас нь харахаараа амар амархан болчтой юм билээ. За тэгэхээр өнөөдрийн персептийн маань хэлсэн хүн буюу Сиракузын Архимед гэдэг хүн байсан байна. Манай эртний өмнөх 287-оос 212 онд амьдарч исэн эртний грекийн математикч, физикч, инженер, одоо орон судлаач, мөн зохион бүтээгч хүн байсан байна. За тэгэхээр түүний түүхэн дэх ингээд хамгийн агуу математикчдын нэг гэж үзэгддэг. За тийм л байна. Тэгээд антикийн үеийн шинжлэх ухааны хамгийн тод төлөөлөгч гэж бас үздэг юм байна. Тэгээд ихэнх хугацааг Сиракуз гэдэг хотод өнгөрүүлж математикийн ухааныг практик амьдралд хэрэглэх физик болон инженерийн салбарыг хөгжүүлэхэд зориулсан юм байна. Түүний нэг бас өөр нэг алтартай үг нөгөө Еврика гэдэг үг шүү дээ. Оллоо, чадлаа. Энэ нь болохоор гинэ домогт өгүүлснээр Архимед усанд орж байхдаа энэхүү хуулиа нээжийг 2 дугаар Херон хаан түүнд алтан титмэнд цэвэр алтуу эсвэл мөнгө холсон уу гэдгийг титмийг эвдэхгүйгээр шалгах даалгавар өгсөн байна. Усан дотор орохдоо биеийн хэмжээгээр ус хальж байгааг анзаарсан тэрээр усны төрцийг ашиглан титмийн нягтыг олж болно гэдгийг ухаарчээ. Тэрээр маш их баярлсандаа уснаас шууд гарч нүцгнээр гудамжаар Еврика хэмээн хашгиран гүйж байсан гэдэг. Ингээд одоо бодоход бид нарын хичээлүүд дээр үздэг. Одоо физикийн онлоод эднэр ингээд тухайн үед дөнгөж анх нэгдэж авах үедээ тэр хүмүүсийн хувьд бол энэ яагаад ингэж байгаа юм бол гэдэг ч юм уу те үнэхээр бүр ингээ нэг бодоо олохгүй байсан зүйлсийн хариулт болж исэн маа. Тэгж бодохоор хэдүүлээ бас уул нэг хацтай амар их бэлэн юмн дээр сууж байгаа. Одоо энэ олон нийлтүүдийг ингээд хийчихсний дараагаар ингээд сууж байгаа хүмүүс. Тийм ч болоод тэр үү жоохон хүн одоо яг ингээд харахаар нэлээд тийм залхуу тал руугаа одоо нөгөө нэг хандаад чиглээд амьдраад байгаа мó гэж харагддаг. Яг залхуу гэдэг үг нь ерөөсөө ингээ юу ч хийхгүй байгаа гэхээсээ илүү хэдүүлээ ингээд амьдрал нэг жоохон утга учир багтай байгаад байна уу да гэд. Бодол одоо ингээд өдөр тутамд бид нарын ингээм амьдралд тохиолдож байгаа зүйлсийг хэдүүлээ энэ нэрээ яагаад ингэж байгаа юм бол гэл нэг бодоход тухайн зүйлс нь аль хэдийн ингээд физик ч юм уу, хим ч юм уу, математик ч юм уу тэдгээр ингээ хуйлуудаар онолуудаар ингээ аль хэдийн ингээ батлагдсан, тайлбарлагдсан зүйлс ингээ байгаа. Тэгээд өдөр тутмын юмнуудыг ингээд ийм болчхоор хүн бас жоохон амьдралд жоохон идэвхгүй байгаад идэв юм шиг. Тэгээ нэг тийм үедээ одоо яах ёстой юм бэ? Би бас өөрөө бас амар их тэрэн дээр жоохон одоо юу гэмдэ гацдаг гэх юм уу да. Одоо
жоох ингээд уйдгартай санагдаад байгаа амьдралдаа би одоо яг юу хийж өөрийнхөө нэг тийм сонирхлыг төрүүлэх ч юм уу эсвэл нэг амьдрах эрч хүчээр өөрийгөө цэнэглэх вэ гэдгийг ингээд үнэхээр бас бодоход хэцүү байдаг. Тэгээд яг өөрийнхөө сонирхлоор миний дотоодод нэг дуудлага гэх юм уу яг тэрүүгээрээ ихлүүлсэн зүйл маань энэ подкаст байгаа. Тэгээд яг энүүгээрээ бас олон хүмүүст ингээ хүрээд тэд нарт багч гисэн энэ нэр ийм юм биш дээ. Би энийг ингэж боддог байсан бас нөгөө талаараа ийм юм биш дээ гэдэг нэг тийм харах өнцгийг бусдад ингээд түгээж чадах юм бол миний бас ингээд энэ подкастын манд зорилго биелж байгаа. Тэгээ нөгөө талаараа л энэ подкаст маань өөрөө намайг нөгөө нэг сорих нэг тийм сорил болж өгч байгаа. Учир нь ингээ 365 өдөр штэ. Бүтэн жил ингээ нэг юмыг ингээ эхлүүлээд хайчдаг байсан хүн. Тэгээд ингээ өдөр болгон та бүхэнтэйгээ ингээ уулзгаад подкаст өөрчлүүлж байгаа болохоор би өөртөө бас үнэхээр баяртайгаа 365 өдрийн туршаад жаргалтай байдлаар ингээд та бүхэнтэйгээ уулзч чадахгүйж магадгүй. Гэхдээ өөрийнхөө ямар ч сэтгэл зүйн нөхцөл байдалтайсан та бүхэнтэйгээ заавал уулзах болно гэх. Тийм болохоор өнөөдрийн маань сэдв жоох ингэ халиа авчлаа л да. Гэхдээ ерөнхий яг энэ нөгөө перцептнээс урган гарч ирж байгаа зүйл болохоор хэдүүлээ амьдралдаа жоохон өөрсдийнхөө амьдралыг нэг тийм утга учиртай болгоод тиймд болгох зүйлсээ ирж хайж олцгоё гэд өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөё. Энэ хүртэл хамт байж сонсон та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамт Панда.